Ийм царайлаг нэг салаад хийж сурцгаая. Хамгийн эхлээд соусоо бэлдээд тавьчихна. Алимны цуугийч зүгийн мал, за тоос, менуз хамтлагтай болохоор нундаг сармас хар перц гээд орегано ч юм уу дурын бас нундаг ногоонуудаа хийж болно. Энийг шилэн сандвич хэсгэрээ тавьчихна. Шар улуугаа болохдоор шоодруулж ирчээд тэг өмнө нь амдад хүмүүсний салаад ихтэй бид нар пэйжэнд болгож ирсэн шүү дээ. Яг тэрэн шигээ 2-3 уус нэмж агаад 7-8 минут пэйжэнд хийж гэн. Эсвэл жигнэж болно. Шарах шүүгээ агараа шарагч нь бас хийж болно шүү за. За тэгээ дурын навчид ногоонуудаа ашиглана. Би өнөөдөр салаад навч бууцаа ашиглалаа. Дээрээс нь тод өнгө оруулах зорилгоор помидор, яган сонгон, за хар оливыг бас ашигласан байгаа. Энэ дээрээ болгосон шар хулуунуудаа баг зэрэг хөргөж аваад тавьчихна. Тэгээд соус асгаад хушхан буюу хушны самар бас асгаж чимгэлж өгсөн байгаа. За шар хулуун өөрөө маш их шимт хичээлтэй илчлэгтэй үйл хаврын улирал тохиромжтой тийм халуун чанарын байгаа учраас ийм сэрүүн чанарын навчид ногоотой салаад нь тэгэхээр маш гоё тэнцвэртэй болж өгдөг байгаа. За ингээд салаад маань бэлэн болсон байна. Энэ жороор хийж үзсэн бол зургийн доор комментэд оруулаарай.